Энэ үеэр хоёрын хинтээ анх танилцсан өдрөө болон түүнийг хамгаас хантаж өмнө нь зогсож ирснийг санаж Рейдер хүний мартаадайсан бүх сайхан зүйлсээ эргэн дурсав. Түүний хувьд Жей хүний зориг зэрэг бол бизнес хийх хүсдэг мөрөөдөл юм. Тэрээр ийм газар хүч болохгүй гэдгээ шийдэж ямар ч хамаагүй Жей хүнийг гүйцэж төрүүлэх ёстойгоо харав. Хоёрын гинт бомбагаа шидэж бүх хүмүүсийг цачирдуулан мангислуу болохлаа. Рейдер хүнд ганц биш олон зүрх байдаг тул тэр үнийг л хамгийн ихнээс нь хийх ёстой байсан гэж үзжээ. Тиймээс тэр дод чи төвд рүүгээ хүч тэтгээрийг нэ. Хоёнаас гарч буй манагийн гинтийн тесэрчдэд кэж цачирсан бөгөөд үүнийг харах төдийч түүнийг баг зэрэг гинтээ. Нэгэн эрэгтэй кэжлийг хавхалж хоёнаас ийм зүйлийг яаж хийж чадчих байгааг нь асуув. Гэсэн хэдий ч хоёрын түнд хариулсангүй. Харин би болон Сигмийн нэгдэл ур чадвараа идэвхжүүлснээр амнаас нь цус гарч ирв. Энэ түүнийг зогсоохыг гойхот систем энэ ур чадварын төвшин хэрэг хичээд хитрхи өндөр байгаа бөгөөд биедэг цусны өсгөж буцаж иргэснийг мэдвэв. Ур чадвараа яаралтай цуцлахгүй бол 6 минут 36 секундын дотор өөхөх болно гэдгийг түүнд анхааруулв. Тиймээс Кэж энэ нөхцөл байдлыг ашиглан цэргүүдтэй мөчтийг нь тайрах шаардлагаа харсан ч хамаагүй хэнийг яндар нь барьцлах тушаалав. Үл хамааран хоёрын ур чадвараа унтраасангүй бөгөөд цэргүүдтэй нүр тулахаар шийдэв. Тэрээр бэлтгэл сургуультаасаа би болсон Сэлмийн нэгдэл зэрэглэхийн ур чадварыг олж авч чадсан ч энэ нь түүний бие тахацсан хэвээр байв. Энэ бол сэлэм болон биеийн нэгдмэл байж төрж сэлэмдэх хөршлийн оргилд хүрсэн хүмүүсийн ашигладаг ур чадвар юм. Цэргүүд түнлүү дайран ороход хоёрын тэднийг амархан хааж кэлдээ нүр тулахаар явав. Тэд хоёулаа сэлэм зөрчдөхөд хоёрын хүч чадлын шинэ ертөнцийг тогтоогүй байдлаар сэрээсэн тул одоохондоо кэжлийн хэмжээнд хүрээгүй гэдгийг ойлгов. Түүний хийж чадах царын ганц зүйл бол цаг хачих гэдгийг тэр ухаарав. Тиймээс тэр кэждээ үргэлжлүүлэн тосдов. Тэднийг тусдаж байх хооронд кэж түүний тэмцэл ямар өрөвдмөр харагдаж байгааг хэлж ямар байдалтай байгааг нь анзаарснаа дурдв. Гэсэн хэдий ч хоёрын амлалтаа биелүүлэх ёстой тал бууж өгөхөөс татгалзав. Тэрээр кэжэд яагаад үнийг хийж байгаагаа хизээч ойлгохгүй гэж хэлээд нүур талан дээр харагдсан боловч харанхуй элв хажуу тийш өсрөн зайрч түүний хажуу талаас нь давталхайг ордов. Хоёрын мэдрэлхөө өндөрсөн тул эсрэг давталхайг хангалттай хурдан мэдэрч өсрөн зайрч чадсан тул кэж зөхөж чадсангүй. Кэж түүнийг бяцхан холхон гэж дуудсан ч хоёрын шөдөл түүнлөө өсрөн хүчиж харанхуй элвийг бараж тарж авав. Гинт тэднийг тосдож явах үед хоёрны бие нүрч ихсэн бөгөөд бүх бочингийн ширхэг тас бибэж бүх сүдэс мөшгөрж байгаа тул чадвараа даруй цацлахыг систем түн саналав. Тэрээр өвдөж санаж байх зур кэж түүнийг дуусгахаар ирсэн ч Хойн түүний тогтолцоог яаж игээд хааж чадав? Биеийн дийшгүй бол мөц тэр ханиасгаж янз хадаж хэлв. Үл хамааран тэрээр ур чадвараа өргөжлүүлж эцсийн тулаанаа хийхээ шийдэв. Бага газраасаа тэрбэр газар шарав сэтэрсэн асар том манагийн тесрэлт гаргав. Энэ давталгааныг харанхуй эльфийг гинтээсэн боловч энэ нь Кэжийн өөрийгөө хамгаалах бамбай болгон ашигласан. Өөр нэг эльф байсныг мэдээд хоёрын урам нь хугарав. Эльф M50 зөөрэ авахчаа дуудсан ч Кэж түнд санаа зовтгүй хэрэгтэй байсан гэж хэлв. Хоёрын өнөж амнаасаа их хэмжээний засалтан дахтай Кэжийг амхаа холцох гэж бүтнө. Уг нь амнаас нарийн ядан гарахад Кэж түнзүү дайрч ирээд сэлмээрээ хатав. Энэ хооронд Дюжун аимшигт байдлыг харж байхдаа нужим сэтгэлөөлөн ханыг дуудав. Ордон дотор Жэхэн гашингийн чашигсан харанхуй эльфүүдийг хөшгөж байлаа. Тэрээр олцлогдсон сэрвчдийг одоо хэн чөлөөж чадаагүй байна. Хааныг алж бусдыг аврахын тулд ердөө 10 минут өгөхийг хойноос хүссэнээ дурсан санахад тэр санаа зовж эхлэв. Яг тэр үед харанхуй эльфүүдийн нэгэн түүнийг алхаар чад барин төхөж ирв. Гэвч манай хүү түүнийг өрт хойг хүлээж байгаад нүрэг нь гасаар очив. Энэ үеэр харанхуй эльфийн хан энэ бүхнийг харж инээж байв. Тэрээр Жэхэнийг тэнэг гэж дуудаад эсрэг нь гарч буй олон цэргийн эсрэг ялалтай болж чадна гэж бодож байна уу? Хэмээн асуув. Жэхэн яагаад болохгүй гэж асуугаад хаан түнд ямар ч хэрэггүй хүн ачлаа мачих бартан зантай болохыг хэлв. Жэхэн өсөж тарнах хугацаанд хүмүүс өөрийг нь хэрэггүй гэж хэлхийг дэндүү сонссон бөгөөд үнээсээ залхасан гэдгээ дурсав. Гинт харанхуй эльфүүд амьсгалахад хөндрөөж ихсэн бөгөөд зарим эльфүүд нөрөн унхан зэрэгцээ манай хүү тад гихчин шатаж эхлэв. Гайхширсан хаан цэргүүдээс яагаад хөдөлгөнгүй байж давтлахгүй байгааг асуусан ч манай хүү тамийн гинж ур чадвараа идэвхжүүлж байгааг мэдсэнгүү. Цэргүүд давтлахыг оролцоход Жэхэнгийн жашигсан хэд хэдийг нь настгаж шинэ ур чадвараа туршиж үзэх боломж олгосон хаанд талархаж илэрхийлв. Тамийн галд хэдэн зуун харанхуй эльф шатаж уурж хэлэгнсэн хаан жууныг нош гэж дуудав. Чиний дөнгөж сая хийсэн зүйлийн дараа чамайг амьд өвдөөхгүй гэж тэр Жэхэн сүртүүлв. Гэвч Жэхэн зүгээр түн дээр очиж одоо ярьж байгаа нь үнэн эсхийг нь асуув. Энгийн хүн ийм хүчтэй байх боломжгүй гэдэгт хаан идэвхтэй байсан бөгөөд түүнээс ялах ямар ч боломжгүй ойлгов. Чи үүндээ харамсах болно гэж Жэхэнийг сүрдүүлээд энд өөрийг нь арч чадсан ч бусад 7 хаан чамайг гарцаагүй устгах болно гэдгийг мэдвэв. Хааныг имэрч байх хооронд Жэхэн гэрлийн гişгүр ур чадвараа ашигласан. Нүд эрмхийн зургийг түн дээргүй чичиж нүүрлэн зөхөв. Цохилтын хажуугаар тэрбэр хааны нүрэн дээр галт тесрэлт гаргаж хааныг хол шидэв. Эцэст нь тэр бусад хаадын юу хийх нь түүний хамаагүй зүйл гэдгийг хижээд уурсан бол өөрийг нь нэрж алж болно гэдгийг санаж болох. Энэ зөв Кэж сэлмээрээ хоёрны цэжийг нэр татав. Найз нь гинтэж явахад өөрөө сул дараа учраас юу ч хийж чадаагүй энэ зөвхөнгөө барж харав. Тэр бас нэгнийгээ алдаж байгаа бөгөөд энэ удаад зөвхөн үлдвэрлүүлжээ. Кэж түн дээр алхаж ирээд хоолооноос нь барьж
Түүнийг залхахаар тусуув. Юужин түүнийг дуудсан ч тэр Кирлийн атгалтанд байхдаа зөвхөн уйлж өөртөө ярагдаж болохгүй гэж хэлв. Гинт тод манай тэр газрыг бүрхэж энэ нь гişтийн мастер болохыг тогтоож Кирлээс тэдний гимтээс нисхийг асуув. Хэрэг үнэн бол өөх болно гэдгээ сайн бодож байж хариулахыг тэр түүнээс хүсв. Түүний аваар тэр газрыг бүхтэн дөргөв. Цас алдаж өгөж буй хойно тасран жиргэл тэсэж чадсандаа баяртай байв. Шам дахин нэг удаа Кирлээс газар хэвтэж буй хүмүүсийг гимтээс нисхийг асуув. Түүний аваргийн дааж дашгүй хүнджийн Кирлийг хүзрүү чихв. Манайгийнх нь хүчнээс харахад энэ хатагтай хизээч яаж чадахгүй гэдгийг Кирл ойлгов. Тиймээс тэрээр түүний эсрэг ялах боломжтой байхын тулд хүүхдүүдийг барьцаа авахар тусуув. Аимшигтай дүр зурсан бол түүний бүтээл гэдгийг тэр эмгхтэй зөрөгтэйгээр мэдгэв. Тэгвэл тийм гэж юу хэмээн Сянган асуув. Тэрээр өөрийнхөө амьдралын хүчийг зарцуулсан тэдний бүгдийг нэгэн зэрэг ангахын тулд тавшин ур чадвараа гинт идэвхжүүлв. Кирл түүнийг им хортон гэдгийг шидээр ашиглаж чадна гэдэгт гайхаж яг юу болоод байгааг гайхав. Эцэст нь Сянган түүний хүмүүст гар хүрэхэд дургу гэдгийг хизээд энергийн урсгалаар түүнийг хол шидэв. Өг дэлбэрч түүнийг хошин шидэж махыг нэдэж өгснээр тэр үгүй болж өгсөв. Шон Кирлийг ямар нэгэн ур чадвараар татарсангүй. Харин зөвхөн төвлөрсөн манай цацныг юужиган зарад гайхан харсаа. Шонг Санжи руу яран очив. Түүнийг инжихээр зүтгэж биеийн байдлыг нь тотөржүүлж чадав. Цорын ганц асуудал нь хоёрын маш хүнд байдалтай байгааг тэр анзаарлаа. Түүнийг инжлэх гэж оролдох үед систем нь гэмтэл нь маш хүнд бөгөөд эгээхэд нэлээд хугацаа шаардлагыг анхааруулав. Тэр хязгаарлалтмал цэгээсээ хэтрүүлсэн хүч хэрэглэсний улмаас содлууд болон мэдрэлийн гэмцэнийг ойлгов. Хэрв тэр баг зэрэг хоцорсон бол дахин хизээч манай ашиглаж чадахгүй байх. Утгажгүй түүнийг инжиж чадсан ч систем нь түүний амьдралын хүч 2% бүрмөсөн бурсныг мэдээлв. Энэхүү ур чадварыг ашиглах нь түүний хамаг хүчийг барьж хэрэг жихэн байгаагүй бол тэр аль хэдийн өөхөх байснаа ухаарав. Юужин хойныг асуухад сан түүнийг зүгээр болно. Гэхдээ хит таныг сэрэхгүй байж магадгүй гэж тайлбарлав. Энэ мэдээс сурагчдыг тайвшруулав. Энд сан тэднээс чи хэнийг хаана байгааг асуув. Тэд түүнийг бас өрөө рүү ганцаараа орсон гэдгийг дөрвөөхөн хэлсэн ч сан тэдний бодсон шиг сандарсангүй. Харин түүний зүгээр байх болно гэдгийг амжав. Южонг Жэхэн ганцаараа орсон гэж эсэргүүцэв. Гэвч Синг хар эльфүүд магад ашиглаж давчдаг. Тол Жэхийн тэмч амархан өгөхгүй гэдгийг итгүүлв. Тэд Жүний эсрэг ямар ч өрсөлдөгч биш гэдгийг тэр мэджээ. Энэ зур манай залуу хар эльфийн хаанд хандан хэрв тэд уурсан бол бусад хаадууд нэрээд түүнийг очоолно гэж хэлв. Гэхдээ энэ нь тэр эндээс амьд гарч чадвал бийших зүйл юм. Царайн цуснд бодогдсон хаан энгийн нэг хүн яригдж байгаагаа хараад харавлав. Тиймээс тэр ах トゥ нартай энэ тухайд болохоор зүгтгаар шийдэв. Түүнийг зогтоход Жэхэн түүнээс хортонгойж яг өмнө нь гарч ирсэн тэр цачирдав. Манай залуу аянгагийн жашигрын түүнийг хүлж нөөрийг нь газар зөхөв. Уурсан хар эльфийн хаан энд ганцаараа өгөхгүй. Харин түүнийг хишхэмэрүү хамт очиж явах болно гэж хэлв. Хаан Жүнийг айдас алтна гэж найдаад хар эльфийн хадад озомслогддог царцсан газар гэх нууц техникийг идэвхжүүлв. Гэвч Жүн гинтийн бэлэг тасархаж байгаагаа илэрхийлэхэд хаан яагаад энэн сэрж байгаагаа яхав. Манай залуу хоосон картаа идэвхжүүлж ийм газар ашиглана гэж бодоогүй байсан тул одоо үүнийг ашигласан хаан талархлаа илэрхийлв. Тэр даруй царцсан газрын ур чадварыг хоосон картанд бүтгэж аваад өөрийн үнэмшгүй тооцооллын ур чадвараа ашиглан хааны идэвхжүүлсэн царцсан газрыг өсгөв. Царцсан газрын дайр нуруу унахыг хаан итгэж ядан ширтэв. Ингээд Жэхийн түүнийг толгойг нөргөөж өөрийгөө болсон дайснаа мэдгсэн зөөрөгийг санаалав. Тэрээр хааны толгойг галаар туйлж устгасны дараа систем нь түүнийг хар эльфийн хаан каныг ялсныг бүртгэв. Үүний ачаар тэрээр хар эльфийн хааныг алсан нэгэн гисэн цолыг хүртэв. Жэхүүн хар эльфийн хааны эсэнц гэх найршлаг болсон хар эльфийн хааны мөрөгч тоног төхөөрөмжийг олж авлаа. Хоёр дахь даалгаврыг амжилттай даасныхаа дараа тэр мөн хоосон карт битүүмжилсэн шидэд бичиг болон шидэд талбарын биелэл гих ур чадварыг олж авлаа. Тэрээр баригдсан сурагчдад туслахаар яран очиж тэдний нэг нь энсгсаар байгаагаа чараад баяртай байв. Гэвч тэдний зарим нь айн мөрөгцсөнийг анзаараад түүний дотор мухаарлаа. Тиймээс тэр энсгсаар байгаа залууг имжихийн тулд золиосны ур чадвараа ашиглав. Түүнийг имжиж байхад Сонжин нэрч хүчээ нэгтгэх нь эвлэгч байх нь харис ажил гэдгийг хэлв. Энэ ч хүн имжихээ шаардлагагүй үед хамгийн жаргалтай байдаг бөгөөд үхшин ирмэг дээр байгаа хүнийг аврахтаа хоёр дахь хамгийн аз жаргалтай нь байдаг ажээ. Энэ зөр хотын годомжийн сэний төлөвлөгөө бүтгэгдсэнийг мэдээд уурн буцаж байв. Тэд дүнжинээс гарч чадсан ч хамаагүй. Бүргээрээ завж өгөх болно гэж тэр дотроо тангарвав. Гинт Жэхэн түүний машины цонхны дээрээ гарч ирж шилийг нь хагсан халаанаас нь барьж авав. Жэхэн гар зөвхөний харцаар хандан түүний хийсэн зүйлийн төлөө хулгайч минь гэж додов. Цагийн өмнө хар эльфийн ертөнцид төгжигдсэн хүмүүс Кэнгилтийн үдэнд гарч ирэв. Сон тус болсонд нь сонд талархал илэрхийлв. Тиймээс сон хэрэг тийм их талархаж байгаа бол дараа нь түүний гişтэд ирж болно гэж хэлв. Энэ санал Южонгийг гайхшруулж тэр даруй эсгсэн гэж хүсв. Жэхэн Южонгийг хит маягч гин гэж бодоод нөхцөл байдлаа арай сайн ойлгохыг санаалав. Тиймээс тэр залууг шагаан харн өшгөлж тэднийг сандраасан учраас үлдсэн өдөрчөнгөө өгдөөгөр хэрэггүй гэдгийг санаалав. Жэхэн үргэлтэнд бадарч түүний хүчний үзүүлэлт бага байхад яагаад ийм их өвдөж байгаагаа яхав. Үдгүй хаан компани машинтай хөрөлцөн ирж хэдэн цагийн турш хол бүдэж чадаагүй тул яран ирснээ гэлтийн мастерт мэдэгдэв. Сонжин үүний төлөө уучлалтгүйж болсон явдлын нарийн ширийн зүйлийг дараа нь тайлбарлахаа хэлв. Энэ зөр хаанад бэрцсэн хүмүүс болон хүүхдүүдийг гэлгээл өвшөөд авч явахыг хүсв. Сонжин тэднийг дагаж ялсангүй.
Учир нь тэр босон Жэйхэнд хийх ажил байлаа. Хаан менежер Сүнжирийг хамт явахыг хүссэн бөгөөд Жэйхэн Сүнжирийн гар уртсныг анзаараад гайхав. Түүнийг ямар нэгэн зүйл хийх гэдэг Сүнжир ихчтэй юу ч хийхгүй хоёр телепатгаар анхааруулав. Учир нь хаан үүнийг мэдүүж бүх юм мэдүүд ортох болно. Эдгээр ах дүүсийн хооронд хайр ба үзэн ядчдын яжалан оршдог болтой бөгөөд хаан Сүнжирийг машинд орохгүй байхад нь хаяад явах шаснаас олж тэр машин руу гүйж орохоос өөр аргагүй төрөв. Тэднийг яваад өгсний дараа Жэйхэн болон Санжин ойрцоо харцагсан сэгт бүгд рүү гинтийн дайрт хийв. Тэдний амьд гарч ирсэн тэр цочирдэж энд юу хийж байгаагаа ойлгохгүй байв. Урьдсан тэрээр нөхцөл байдлын хүн байдлаас шалтгаалсан дараах жингийн өгсөн шидэт тоног төхөөрөмжийг идэвхжүүлв. Энэ төхөөрөмжийг ашиглан тэрээр эмэгтэй ард гарч ирээд тотглохыг завдсан ч Санжин амархан зайрч амжив. Түүний телепорт хийдэг эд зүүж өртөө хэдхэн 10 метр зөөдөг учраас тэмч сайн биш гэдгийг тэр санаалав. Сурагчдыг яагаад алах гэж орцсон болон ард нь хэн байсныг асуухад сэ хэлхээс татгалзаж элбчид ямар ч байсан дараа гэдгийг мэдэрдэв. Санжины таньж мэдсэн манай дараах төхөөрөмжийг тэр идэвхжүүлж Санжин түүнийг харамсалтай юм гэж хэлв. Энэ зуржин яриасан сод сэг одоо хэрэггүй болсон гэж шийдэв. Годамжинд Санжин сагны манай дараах төхөөрөмжийг үл тоо манагийн тесрэж бэлтгэж түгээр өөрийгөө ярьж чадна гэж үнэхээр бодсон эсхийг асуув. Сэг Кайн гэртед бас манай дараах төхөөрөмж ашигласан байсан учраас зүүн тентхийн шидэт тамгыг өөрчлөн олж илрүүлж чадаагүйгээ ухаарав. Санжин багшид хандан ард нь хэн байгааг хэлэхгүй байсан ч яах вэ? Учир нь энэ бол жингитийг аш хэдийн мэдж байгаа гэж хэлв. Тэрээр мөн хангалттай их манай цэцгол манай дараах төхөөрөмжийг өсгөхөд амархан бөгөөд тэр энэ төхөх болно гэдгийг санаалав. Гинт агаар манд өөрчлөгдөж түүний дээгүүр аянган цахилтууд бууж өдөргүй биеэр нь гүйж эхлэв. Жихийн түүний ашигласан шившиг нь хэрэглэгчийн хүчнээс ихээхэн хамаардаг. Азерчлийн аянг дууд хуур чадвар гэдгийг таньж мэдээд түүний ашиглаж буй түвшин ногт өөр хэмжээс байгааг ойлгов. Хэсэг хугацааны дараа энэ байрлалгаа буцаж ирээд түүнийг асах хөстэй байсан жадыг жууин барьж авч өөрийг нь хамгаасныг дурсав. Тэрээр Жэйхэнийг богино хугацаанд ширхгийг уруугаар нь тооцоолж чадсныг ухаарч өөрт нь бас хоолзон байгааг ойлгоход дараа нь түүн талрах цагаар хахаар шийдэв. Энэ зур сурвалжлагчид Милс Академийн талаар юу хэлэх сонсохоор шүүгдэж дараах чатаа уулзахыг хүсв. Багш Ижүүжэд Академийн нэр хүнд унаж сурагчдыг хаяхын тулд сонсны гэлтийг үүсгэсэн хүн бол тэр өөрөө гэсэн хадлах байгааг дуулахаар очив. Энэ бүхэн яагаад босныг гайхсан жаа уран буцаж ямар ч хувиржгүйгээр юугадаа сэтгүүлчид цуглж хаасайгүй дуудлага ирж байгааг мэдэгдээд тэрэндээ яах ёстойгоос өөртөө нарахгүй дарах түнд Академиа төгжиж хин нэгэн дээрцлэх өгөхгүй гэдгээ хүн бүрд хэлхийг тушаав. Түүнийг үнийг цэгцлэхээр явцсан Жан төлөвлөгөөнийхэн талаар хэн мэдээлэл алдагдсан гэдг нь мэжис дотор урагч байгаа гэж бичэн гэдгийг ухаарав. Сэг аль хэдийн өсөн тодорхой байгаа тул тэрээр өшөөгөө авах шийдэв. Нүд төсийн дараа хин нэгэн зүйл залгаж хэвсээр энэ хэргийг дарж өгөхийн тулд төссөн мөнгийг нь төлхөө амлав. Хэд хоногийн дараа Жэйхэн коридорт явж байхдаа хоонтой зэрүүд мөргөгдөж түүнийг би хасайтай харагдчихээн гэж хэлв. Хоон түүнтэй таарсандаа баяртай байгаагаа илэрхийлээд түүний болон гэлтийн мастерын ачаарч би энэ сайн байгаа гэж хэлв. Хэсэг чимээгүй зогссны эцэст Жэйхэн түүнээс яагаад амиа хорсох шасан бэ гэж асуув. Хон хариуж чадахгүй сандарч байхад Жэйхэн түүнд ийм л бодолтойгоор урагшаа зүтгээд хаж хангалттай гэж дулаахан хэлв. Тэрээр түнд хүссэнээ хийгээд яагаад гэвч хожим нь бодорой гэж урам өгчээ. Гэсэн хэдий ч явахасаа өмнө манай залуу бүсэд хүмүүс чамайг санаа зовж байгаа болохоор өөрийгөө сайн анхаараарай гэж сануулв. Яагаад ч хүссэн зүйлээ хийх тухай бодол хоонд ирч хүч өглөө. Тэр өдрийн дараа манай залуус статусаа шалгаад харахгүй эльфийн хааныг өсгсөн хүн гэсэн Азерчлийн цалаа харав. Энэ цал нь манай болон хар төрлийн мангастай толдох үеийн дайрчдын хүчийг нэмэгдүүлдэг бөгөөд зөсөн үед бүх хар эльфийн өөрийг хүргэж бай болгодог байна. Тэрээр их цалаа баяртайгаар зүгээд харанхуй эльфийн хааны орц суулгах гэсэн зэв шинэ орцтой ажил судартай Жонгод үлдээх шийдэв. Мөн манай залуу шидэд эзэлийг бодиттой болгох гэдэг идэвхтэй ур чадвартай болжээ. Энэ нь манай ашиглан тулаанд шаардлагатай хоёуг бүтээдэг ур чадвар юм. Энэ ур чадвар Жэйхүнийг гайхшруулсан тул тэрээр алмаарсандаа хурдан туршиж үзв. Жэйхүн энэ шинэ ур чадварын үн цэнэн зэрэглэлтэй биш. Харин хэрэглээндээ байгааг ойлгов. Хар зах дээрс зэрэглэлийн нэг хоёуг хэдэн 10 сая воноор зарагддаг байна. Энэ нь тэр тухай бүр ийм үн цэнтэй хоёуг хийж чадна гэсэн үг юм. Гин Мистрэн нэртэй түнд өгсөн хотог орволт орж ирсэн бөгөөд бүх нөхцөлийг хангасан тул Мистрэний бүх нөлөө нэгцнийг системанаа залаад мэдэгдэв. Үүний ачаар тэрээр хоёуг хийх гинэ гэдэг пассив ур чадвартай болж түүнээс хойш бүтээх бүх тонор төхөөрөмжийн зэрэг нэгээр нэмэгдэх болжээ. Энэ бол түүний хувьд үнэхээр гайхалтай мэдээ байсан бөгөөд өмнө нь бүх нөхцөлийг нь хангаагүй байсан учраас Мистрэний бүрэн хүч ажиллахгүй байсныг тэрээр ойлгов. Ийм олон даваа тал болж асныхаа хувьд тэрээр эдгээрээр сургуулилт хийж эхлэхээ шийдэв. Маргааш өглөө нь олон сурагчид Мэлс Академийн шалгалтанд бэлдэж байгааг нь харагдана. Шалгалтын хүнд хэцүү байдал болон өрсөлдөөн ширүүн байд хасуулаад үүнийг сурагчдын бош гэж ачилдаг байна. Шалгалт нь оноо болон практик хассан байдаг ба
практикс нэмбит хосон устдаа яар шууд дамжуулж тавьдаг. Хасаасны хэмжээст ертөнцийн дөнжөнсөө тавцлах шалгаж багтдаг. Энэ хооронд хүнийг зодно гэж сүрдүүж буй Южин сэрэх ба тэрээр номос хараас унж төвтөө өсөхгүй. Сандарсан Южин түнд дундын шалгалт хүрэхэд ердөө хэдхэн хоног үлдсэнийг сануулж мөөдөн аппаш яхаг нь анхааруулв. Ойролцоо энэ мөн уншиж буй зүйлээ ойлгоход ядан сандарч байв. Хоон өөрийгөө болон түүнийг оноонд тааруу гэпхий ойлгоход энэ тэдэнд туслахын тулд хичээж зааж өгөхөр амлав. Тэд хоёр зайцад нь бууж өгөөд тархин шалгалт өгөхөв тавьсан хүчээр зөвшөөрөх гэж Южин тэдэнд дэмий имээр хаболоод дараагийн хичээлүүдийг тайлбарлаж өгөв. Хэд хоногийн дараа сурагчид шалгалтуудынхаа нэгийг дуусгасны дараа зарим сурагчид шалгалт ямар байсан талаар ярилцж байгаад шилдэг сурагчдыг анзаарав. Энэ Южин Жихүнээр хоорондоо ярилцж байлаа. Сурагчид тэднийг бүгд гинэд бөгөөд шалгалтыг нүдээ аваад хийчихсэн гэж таамаглав. Южин энэ бас шалгалт яаж өгсөн бэ гэж асууж тэр гинт хоосон харав. Жихүн болон Южинаар энэ болон хон хоёрыг ном бол тэдний дайсан гэж болсон нь энэс тэдний хөхөд хүргэв. Энэ хооронд сөөхөг Жихүнийг харж байгаад өсөд энэ удаад тэр дээрэнгүй амьтныг яа харахгүй ялхолно гэж хэлсэн ч өсөөсөө хөвгийг зүгээр сэтгэл санааны хямралтай байна гэж бодож байв. Хэсэг хугацааны дараа Южингөрийн оршин дотор им бэлдэж байгаад нүүрэндээ нь дэлбэрэв. Тиймээс Жихүн түүнийг шоолов. Тэрээр өөрийнх нь хийсэн им хамаагүй дээр гэж хэлээд Жонгоор дэмжүүлэн ятгах гэсэн боловч Жонго дөргүйдсэн янзтай энэ хിവэрэ явбал хоёулаа унах юм байна гэж тэдэнд зарлаа. Тэрээр тэд хоёулаа ашигмын навьясгүй гэж хэлээд тэдний зүрхийг хэсэг бүтлээ. Манай залуу муу хакун тул илүү их сургуульд хийх ёстойгоо ойлгов. Тиймээс тэрээр Жонгоос муу авахаас зайлсхийх арга байна уу гэж асуув. Жонго хэсэг бодож байснаас сарны гэрч цавх гэдэг монгос болох тусгай зүйл ашиглахыг сануулв. Тэд маш цэвэрхэн газар амьдардаг бөгөөд жиж бүр хар зах дээр зөв хүрэхгүй тоогоор гарч ирдэг гин. Хэрэг тэд тэдний гадаад ясаар нунт хийж чадвал эмийн өр нүлэг хамгийн дээд зэрэгт хүрэх боломжтой аж. Төд өдөлгүй Жихүн болон Южин шинээр эсвэгчдийн агнорын үеэр ясан ахлах ангийн сурагчдын нэг болох Консу Исүнэ төвөж очив. Өдөн уулцсангүй гэж хэлэхэд тэрээр гайхширан хараад энд ямар гол дээр сор ирсэн бэ гэж асуув. Манай залуу түүнээс нэг зүйл гуймаар байна гэж хэлсэн ч тэрээр ямар ч тас хүрэхгүй болохоор зайлаад өг гэж хэлв. Гэсэн хэдий ч тэрээр юу санаж болохыг нь сонсгүйгээр шууд татгалзаж байгаа юм уу гэж асуусан ч тэрээр түүний санаж болгож чадах юм нь хипхи оноож байгаа тул татгалцсан хിവэр байв. Манай залуу түнд бихнэр 30 сая вон санаж болгосон нь Южинийг цэцэрдүүлж сүүийн мөнгөний сургаар гэртээ тавьчих. Өдөлгүй тэд дэй уулын ойролцоох чалбөгтөж юу гэдэг газар руу Жонгог дагуулсан явсан. Цагийн өмнө сүүи тэдний саналаа сонсоод үүнийг хийж чадах байх гэж бодсон ч шалхахур чадвартай байсан ч ямар нэгэн зүйл болохын тулд уул мөр хэрэгтэй гэдгээ тайлбарлав. Тэрээр ямар нэг арга бий юу гэж асуухад Жихүн маш авьяастай алхимч авчирна гэдгээ амлав. Хин бэ гэж асуухад удалгүй Жонгог гарч ирсэн ч тэрээр Жонгог авьяастай алхимч гэж тооцсонгүй. Манай залуу түүнийг таних хэсгийг нь асуухад тэрээр анхны шинэ гişүүдийн агнороор нэг багт байсан гэж хариулв. Түүнийг алхимын сонирхдаг гэдгээсээ ч гадна тухайн үед ямар ч тус болдоггүй байсан. Тул талааны Орсын ангид хүчээр орсон ямар ч хэрэггүй амтан гэж бодож байжээ. Тэд ойд яваад байхдаа сүү Жонгод хандан чи өмнөхөөсөө шал өөр өнгө аястай болжээ. Одоо харахад 100 таван шиг харагдаж байна гэж хэлэхэд Жонго гайхав. Сарны гэрэл цах бол бодит ертөнцид энгийн харагддаг байгалийн мангасад юм. Жонго тэдний гэрэл цахыг амархан олох боломжтой сайн газар руу дагуулж чадсан боловч сүүийн газраас цааш юу харагдаж байгааг ялгахад хэцүү болж байна гэж санаалав. Үл хамааран Южин байгаа л орчин Жонгод ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй ах шиг байна гэж тэмдэглэв. Тиймээс манай залуу Жонго түнд шавчинд дуртай гэж хэлснийг сануулхад Южин дотор нь нарцаа. Манай ашигмч хэсэг хаусны дараа сарны гэрэл цахын улмөр болов. Ингээд сүү тэднийг болохоор хөдөлгөөнд оржээ. Шалгах нэртэй ур чадвараа идэвхжүүлсэний дараа тэрээр сарны гэрэлт цах мөнгөж үтсэн зөвлөө олов. Тэд удалгүй тэр замаар явлаа. Гэхдээ тэд ирсэн зам нь биш гэдгийг удалгүй ойлгож бас нэг л эвгүй аимшигтай санагдаж эхлэв. Гэсэн хэдий ч сүүй өөрийн ур чадвар нь түүнийг энд дагуулж ирсэн гэвч зүтгэсээр байв. Хажаа харагдах хорхомдуудын дундуур хэсэг ясны эцэс тэд гинтхийн нэрхэн тойрондоо сэтгэл татам гэрэлт цах хэрэгжлэгтад хүрхрээтэй таарчдав. Жонго энэ бол сарны гэрэлт цах мөнгө гэж баяртайгаар мэдээж. Энгийн гэрэлт цахтай харьцуулахад хэр том байгаагаас нь тэднийг мангас хэвийг нь татхаа харагдаж байлаа. Тэдний хөдөлгөөн хортон байгаа учраас Жонго хөдөлгөөнийг нь хязгаарлахын тулд тавчлалын хүчний ур чадвараа идэвхжүүлв. Гэвч шавчнууд тэрхүү тавчлалын хүчийг төсвөрлөж байх шиг байв. Сүүжээ хүний хүчээ илүү чангаж гэж санал болгоход Жихүн энэ ур чадварын хүчийг өөрчлөх чадваргүй байна гэж хариулв. Жонго гэрэлт цахнуудыг алдчихвээ гэж санаа зовсон ч манай залуу тэднийг алдахгүй гэвхий амлав. Тиймээс тэрээр тэднийг бүгдээрийн төвчхийн тулд манан өрөө өсгөв. Манай залуу бүхэл бүтэн манан өрөө өссөн сүүи шалтак гахаж хоцров. Тэрээр түнд чи ямар аимшигтай мангас вэ гэж хэлв. Ийм аргыг хизээч бодож олохгүй байсан Жонгоор марч тийшээгүй орсон ч үжиний царайг харахад шавчинд дөргөн ишт байлаа. Гэсэн хэдий ч Жихүн түүнийг тийшээ хүчээр оруулж тэд бүгдээрээ аш хэдийн шарт цовлооч хэрсэн Жонгод нэгдэв. Шавж барьж явахдаа сүүе. Академид им манан өрөө өсгөж чадах өөр сурагч байгаа болов гэж гахаад
бүр 3 дугаар курсын сурагч ч үүнийг хийж чадахгүй гэдгийг ухаарав. Тэд дуусгасныхаа дараа жонгорын урлан руу буцаж очиод энэ дахин хийж үзэхээр болов. Энэ удаа дамжилттай байж нүүрэн дээр нэрж бирсэнгүү үүнд тэд гайхав. Үүж явж улам мөрчинжиж эвсэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн дэх төрийн банкны дансуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таашаагцсан бол лайктарч согглоо маань заавч бүртгүүлээрэй.